Авьяатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээс ялагдагчаар татсан эхний сайд нь Батбаяр улсын хурлын гишүүн Асан Тэрбээр 2012-оос 2014 оны хооронд эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг авьяатай тэмцэх газраас албаны эрх мэдлээ хэтрүүлэн Монрод компанид хууль бусаар давуу байдал олгож улсын төсөвт 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгах нь 1 жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. За улмаар эрүүгийн хуулийн 264-ийн 2 дугаар зүйл заалтаар буруутгасан юм. Тодорхойлбол энэхүү заалтад энэ хэргийг давтан эсвэл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр занл хийлж үйлдсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онцгой хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн усны доод хэмжээг 51-аас 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн гэжээ. За улмаар энэхүү заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж ялдагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан юм. Харин прокурор хэргийг хянаад 20 хоногийн өмнө 2017 оны 12 сарын 6-нд ялдагдагчаар татах тогтоолыг баталжээ. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжиж байгаа юм. Эрүүгийн хэрэгт холбогдсон 2 дахь сайд нь ерхий сайд Асан Алтан уугийн засгийн газарт эрчим хүчний сайдаар ажилласан Сонинпил. За одоо түүнийг авьяатай тэмцэх газраас ялдагдагчаар татан гадуур байцааж байгаа. Сонинпилийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөр ташиг хонжоо олгох зорилгоор албаны эрх мэдлээ уруулан амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг бүгд найрамдах хятад дадуулсан Смек компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийсэн хүлдэлд нь эрүүгээр гүйцэтгэн шалгаж байгаамаа. За мөн барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлүүлэн улсад онцгой хэмжээний хохирол учруулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүйж буруутган шалгаж байгаа юм байна. За авьяатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээс түүний Залуу Монгол компани байр болон гэрт нь өнгөрсөн 10 дугаар сарын 5-ны өдөр нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураа авсан. За ингээд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авчээ. За авьяатай тэмцэх газарт шалгуулж байгаа 3 дахь сайд нь 2014-оос 2016 оны үед эрчим хүчний сайдаар ажилласан зоригт түүнийг авьяатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээхэн дөнгөж шалгаж байгаа учраас холбогдсон хэргийн талаар мэдээлэл нь бүрхэг байна. Улсын хурлын төсвийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар тогтоол зэрэг бичиг баримтад үндэслэн үндэсний аудитын газраас эрчим хүчний үн тарифын зохицуулалт үр дүнд нь гүйцэтгэлийн аудит хийсэн байна. За эрх бүхий байгууллагын үн тарифыг зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг 2015 оноос энэ жилийн эхний улирлыг хамруулан шалгасан байгаа юм. Шалгалтаар зарим тохиолдолд зохицуулагчид эрчим хүчний үн тарифыг үндэслэлгүй тогтоож илүү мөнгө олж байсныг баталжээ. За тиймээс үндэсний аудитын газар авьяатай тэмцэх газарт зоригт нарын хүмүүсийг шалгаж өгөх гомдлыг тавьсан байдаг. Энэ дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг албаны их сурвалжаас мэдээлсэн. За дуудантай хэрэгүүдийн нэг нь Монгол банкны ерөнхийлөгч асан зол жаргалыг авьяатай тэмцэх газраас баривчилсан үүдэл. Авьяатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа оруулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутгасан. За ингээд өнгөрсөн 11 дугаар сарын 29-ноос 30 шилжих шөнө зол жаргалыг гэртээ байхад нь авьяатай тэмцэх газар цагдаа ерөнхий газрын хамтарсан багийн мөрдөгчд саатуулсан байдаг юм а. Гэхдээ 3 хоногийн дараа буюу 2017 оны 12 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зол жаргалд хилийн хориг тавин суллалсан. За учир нь тухайн үед нийслэлийн прокурорын газраас зол жаргалыг Монгол улсын хилээр гаргахыг хориглож Батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р ангид саатуулагдаж байсан зол жаргалыг суллах шийдвэр гаргаж байсан юм а. Уг нь авьяатай тэмцэх газраас түүнийг 1 сар цагдаа хор шалгах шаардлагатай гэж прокурор санал гаргасан байдаг. Одоо авьяатай тэмцэх газар цагдаа ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг зол жаргалыг гадуур байцааж байгаа юм а. За тодорхойлбол түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлэр давуу байдал олгосон. Банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөсөн байж болзошгүй асуудлыг наривчлан шалгаж байгаа юм байна. За түүнчлэн зарим арилжааны банкар гадаад улсад хамаарал бүхий этгээд буюу зол жаргалын эхнэрийнхэн дансаар их хэмжээний мөнгө шилжсэн. Эд хөрөнгө худалдаж авсан зэргийн үйлдэлүүд мөрдөн байцаалтын явцад илэрч эхэлжээ. За тиймээс энэ асуудлыг нягтлан судлахаар гадаад улсад мөрдөгчдийн даалгавар хүргэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирсэн тухайга авьяатай тэмцэх газраас мэдээлсэн. Мэдээллээ.